Зарим хүмүүс яагаад ширээний микийг заавал авах шаардлагатай юм бэ гэж асуудаг. За санаа зовлосоо. Бидний хэл занснаар ширээний мик гэдэг тийм бүтээгдэхүүнийг задлж үзэх гэж байна. Энэ бол Ukraine CM760S USB гэх модель байна. Нэн түрүүнд аль биесны хайрцаг савлгаан дээрх техникийн үзүүлэлтийг нь товч дурдъя. 24 битийн 96 кГц-ийг хүлээж авах чадамжтай юм байна. Үндсэн үзүүлэлт нь. За тэгээд DSP чиптэй 7 төрлийн RGB гэрэластик өөр дээрээ touch сенсортай. Энэхүү сенсор нь мэдрэгч нь болохоор дууга нээж чана. Задлая да. Энэхүү зөөрөөс одоогор бол ганцхан ширхэл ирсэн байгаа. Эхний ээлж нэг олон авчирдгүй яагаад гэвэл чиний шаардлага хангахны гоо юу гэдгийг нь шалгаж байж дараа шийднэ. За эхлээд хайрцаг дотор юу байна харъя. За энэ үндсэн холболт маань юм шиг байна. Доороос C ороод нөгөө талд А. Энэ хаашаа залгах вэ гэхээр компьютер дээр л залгая. Хүсвэл давцсан дээр ч залгаж болно. Ер нь бол залгаалагч ашиглаад. За хайрцаг дотор өөр юм байхгүй байна. Мик нь өөр юм суурьтай мик байна. Заавал нөгөө нэмэлт гар дээр залгах шаардлагагүй. Загвар хэмжээ үнэхээр хөөрхөн байна, гоё байна. Анхудаа юм ширээний мик задлж үзэж байгаа. Энэ дөрөвний яриадсан дээрээ мэдрэгчтэй. За энэ маань өөрөө ингэж бүтэн уналтны юм байна. Ямар ч төвшөнд хүрэх нэ. За араасаа 3.5 чихвчний оролцоотой байна. Тэгээд C нь болохоор түрүүний хэлсэн үндсэн холболт. За энэ доод хэсгээр волюм буюу чимээгээ тааруулдаг юм байна. Харж байгаа те энэ тал руугаа нэмэх, энэ тал руугаа хасах. 3 индикатор гэрэлтэй чихвч миг. Тэгээд LED RGB гэрэл. За яг энэ гол хэсгээр энэний ар дээр мик нөгөө авлаа өгч тийм ээ. За одоо залгаж тестэлж үзье да. Зарим хүмүүс ширээний микрофоны давуу тал нь юу юм бэ гэж асуудаг. Энэ хэрэгцээ байгаа мó? Заавал ийм том юмыг задлах шаардлага байд юм уу гэдэг дээр товчхон тайлбар хэлэхэд наандчил бид нар видео эдит хийх альсгүй альва зүйл дээр дуу оруулахад ч юм уу тий. Зүгээр энгийн чихвчний уцтай чихвчний бүүм мик болон уцтагсан микрофонууд чанарын шаардлага үнэхээр хангадаггүй. Тэгэхээр заавал биднэрт агсан түвшний иймэрхүү микрофон хэрэг болдгоо. Хоёрдугаарт подкаст, гуравдугаарт стрим. Стрим хийж байгаа таны яриа маш муу сонсогдоод байвал мэдээж хинт ч таалагдахгүй, таатай байхгүй. Нэг амандаа бутнаа тий. Тод бус яриад гарч. Ер нь тэгээ чанар муутай амандаа бутансан зүйл үзхийг хэн хүсв дээ. Тэр хүн өөрөө ч гэсэн барыг тэгээд хийж чаддаг шүү дээ. Тийм ээ. За тайлбар арай ихтэйдэх шиг байна. Залгаж үзье. RGB нь яаж асахыг нь харъя. Нэг үзүүр C-г нөгөөд нөгөө үзүүрийг нь com руу өглөө. Nice. За гэрэл асалт. RGB нь ямар шүү ахыг нь жоох ойртуулаад харчих. За энэ доод хэсэгтээ одоо танилцъя. Энэ бүрэнкий дээр дарахаар 3 төрөл нь өөрөө солигддог юм байна. Эхнийх дээр чихвч, хоёр дахь дээр нь мик, гурав дахь дээр нь гэрэл. За чихвчин дээр бол энэ дээрээ дараад доотлоо эргүүлэх нь байна. Доотлоо эргүүлэхээр дууны төвшнгөө тааруулна нэмэх хасах руугаа. Дахиад нэг дарлаа мик. Микнийхаа дууны төвшинг бас тааруулна. Хит орилоодох юм бол энэ дээрээсээ багасгах нь байна. Заавал ком руугаа оролдоодох шаардлагагүй. Гуравт гэрэл, LED гэрэл. Гэрлэн дээр очиж эргүүлэн бол одоо энэ гэрэл солигдож байгаа бах тийм ээ. За тэгээд эцэст нь та өөрийнхөө хэрэглээнд сетапыг тааруулаад хаана яаж байршуулахаа сонгож болно. Өөрийнх нь суурьаар байршуулж болно. Альсгүй шууд доороос нь нэмэлт гар суулгаад өгөх боломжтой байх нэ. Таны ширээ зай дэжгүй том бол дээрээс тавьчвал их амар байдаг те. Дээр болоод байхгүй гар хэсгээр чингийн хувьд нэлийн хөнгө. Нэг сүртэй агсан төвшөнд компьютер гэж судлаа ярихгүй зүгээр бид нар энийг өдөр тутамдаа ч ашиглаж болно. Танд юу шаардлагатай юм гэхээр 2C кабель нөгөө үзүүрийг нь C төхөөрөмж рүү ямар ч төхөөрөмж рүү залгаад шууд энэ хүн микээр альва зүйл дээр эдит дээр ч юм уу
микийг ашиглах боломжтой. За тэгээд өөрийнхөө ярьж байгаа контролт нь саунд авахын тулд араас нь 3.5 ч хөвч залгаал болох easy. Одоо дууныхын чанарыг видео voice recorder дээр хийж араас нь танилцуулъя. Mic test 1 2 3 Ингүүний стор 2025 оны 10 дугаар сарын 25. Та бүхэнд дөнгөж сая танилцуулсан Ukraine CM765 гэх ширээний микрофоны дугарлалтыг танилцуулж байна. Баярлалаа. Mic test номер 2. Энэ бол HyperX Cloud 3 бүү миктэй чихвч. 2025 оны 10 дугаар сарын 25 Mic test 1 2 3. Одоо үнийг нь хийсэнгүүгээ бодож байгаа хэрэг тий. Хэрэг та энэхүү бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай пэйж чат руу ороод бүтээгдэхүүн үзэгдснээс стриминг tools гэдгийг төрлийг нь сонгоод үн болон бусад бүх мэдээллийг авах боломжтой. Жоохон залхуучин өрөөд ивэл зүгээр чат руу ороод стрим гэж бичиж өдөөс чинь үүнтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг бүгд энгийн илгээчих болно. За тэгээд баярлалаа.